7. Цусан бороо. Эрдэнэсийн намайчин орж ирээд таслахааг ажиглан харсан. Гэхдээ түүнд сэжиг төрүүлэгч юм уу сэжиг төрсөн байвал түүнийг лавшруулах зүйл огтхон ч байгаагүй. Кадрус алт мөнгө 2 гараараа дарсан хэвээрэн байсан. Харин Карконта зочиндон чадлынхаа хэрээр найрсаг инээж байсан юм. Намайг явсан хойно баялгаан дахин тоолж байгааг бодоход буруу тоолоод авчихаагүй байгаа гэж айсаар л байна уу гэж Эрдэнэсийн намайчин хэлэхэд Кадрус хаанаас та энэ баялаг огт санамсаргүй олдсон болохоор л бид ад завшаандан итгэж чадахгүй байгаа юм. Хэрвээ бидний өмнө эдмөрийн баримт нь байхгүй бол үүнийг зүүдлэ гэж бодохоор байгаа юм гэж хэлсэн. Эрдэнэсийн намайчин нэмсгэлж танайд өөр хүн байхгүй гэж асуухад үгүй дээ манайд хүн хондгүй юм. Хот хүртэл ойрхон болохоор хэн ч манайд хондгүй гэж Кадрус хариуллаа. Тэгвэл би та нарт тэр болох юм биш үз гэхэд хаанаас та ирэх юм өчүүхэн ч тэр болохгүй гэж Карконта тунж найрсгаар хэлсэн. Та нар намайг хаана унтуулах юм гэхэд дээд давхрын тасалгаанд гэсэн. Үгүй тэр чин та хоёрын таслахаа бидтэй гэхэд энэ хамаагүй хажуу талын өрөөнд нь илүү ор бий гэж хэлсэн юм. Кадрус эхнэр лүгэн гайхан харлаа. Эрдэнэсийн намайчин задгаа зүхний галдын дуу хаилж эхлэхэд Карконта зочноо хувцсаа хатаа гэж тэвэр мөчөр авчирч галд хаялаа. Тэр зур Карконто ширээний өнцөгт алчуур дэлгэн хомсгон хоолныхон үлдэгдлийг хідэн өндөгтэй хамт авчирч тавьсан юм. Кадрус дахиад л цаасан мөнгө төрөвчөндөн алтан зосог хүүдийн дэн хийж цөмийн шүүгэндээ хийчихлээ. Тэгээд бодол давтаж баргаар царайлан тасалгаан дотор хоош өргшин алхаж задгаа зүхний дэргэд зогсон хувцсан хатаах гэж тал рууган эргэж байгаа бөөн уур санамсуулсан Эрдэнэсийн намайчныг байн харж байсан юм. Карконто нэг шил дарс авчирч ширээн дээр тавиад за одоо оройн зоог зооглож болно гэж хэлэхэд та нар өөрсдөө гэж Джоннес өөдөөс нь асуулаа. Би юм идэхгүй гэж Кадрус хариулахад эхнэр нь яаран бид өдрийнхөө хоолойг их орой идсэн гэж нэмж хэллээ. Тэгвэл би ганцаараа идэж болох нэ гэж Эрдэнэсийн намайчин асуухад Карконта үнийн төлөөд идэж байгаа зочдод ч тэгж найрсаг байдгүйгээр бид танд үйлчилж байна гэж их л бэлхэн янзтай хариулсан юм. Кадрус байн эхнэр өөдөн хялавхын харж байлаа. Тэнгэр дугарч цагилгаан гялсаар л байсан юм. Дуулж байгаа биз? Таны ирсэн чинь зөв болж гэж Карконто хэлэхэд Эрдэнэсийн намайчин энэ яах вэ? Намайг хоол идэж буй хооронд тэнгэр онгойвол явна гэж хэлсэн юм. Энд чинь баруун хойд зүгэн салхи болохоор маргаашаас нааш намдахгүй гэж Кадрус толгойс ихсрэн хэлв. Тэгээд хүн дээр санаа алдлаа. Эрдэнэсийн намайчин ширээн дээр суугаад одоо яа гэхэв? Замд ява улсад л муу юм болж байна да гэж хэлэхэд тийм ээ. Тэдэнд тавгүй шин боллоо гэж Карконто хариулсан. Эрдэнэсийн намайчин зооглож эхлэхэд Карконто анхааралтай эзэгтэйгээс шаардагдах бүхэл зүйлээр үйлчилсэн юм. Нөгөө яншаа олон ажтай хүүхэн маань анхаарал тавих ээлдэг ашиглахын үлгэр жишээг үзүүлж байлаа. Хэрвээ Эрдэнэсийн намайчин түүнийг урд нь мэддэг байгаад Айстанд ингэж хувирсныг харсан бол лав сэжиг төрөх байсан байх. Кадрусын тухайд гэвэл дув дуугүй өрөөнд дотор алхаж зочноо харахаас ч зайлсхийж байсан юм. Эрдэнэсийн намайчин зооглож дуусахаар Кадрус хаалга онгойлгож бороо намдж байх шиг байна гэж хэллээ. Тэгтэл түүний ташаар чэ гэдгийг батлах гэсэн мэт байшин дөрөгтөл тэнгэр дугарч хаалгаар салхибар орж ирж дэнг унтраачихв. Кадрус хаалга хааж эхнэр нь шатаж дуусаж байгаа нүрсний цогоор дэнгийн асаалаа. Та ядарсан байх. Би цэвэрхэн давуу тавиад ор засчихсан явж 50 нойрс гэж Карконто Эрдэнэсийн намайчинд хэлв. Джоннес бороо намдаж магадгүй гэж хэсэг зур хүлээснэн бороо улам ширээ өсөж байгааг мэдээд гэрийн эздэд 50 нойрсхыг өрөөгөөд дээшээ гарлаа. Тэр миний толгойн дээрх шатаар өгсөхөд түүний хөлийн дор шатны банз хяхнах сонсогдсон юм. Карконто түүний хойноос шунаж шүлэнгэтсэн харцаар харж харин Кадрус буруу хар зогсоод түүн рүү эргэж харсангүй. Миний нүдний өмнө болж байсан энэ явдлыг би дараа нь нэхэн санахад надад төдийл гайхалтай санагдаагүй юм. Надад өнөмшмээргүй санагдаж байсан очир эрдний явдлыг эс тооцвол бүх зүйл ердийн бөгөөд нэг нь нөгөөгөөс уйлтан гарсан байлаа. Би үгтлээ ядарсан байсан боловч бороо намдамагц явах гэж байсан болохоор хэдэн цаг дуг хийгээд шүн дунд эндээс зайлан явхаар шийдэж билээ. Дээд давхарт Эрдэнэсийн намайчин ундах гэж тухлан хэвтэж байгаа дуулдан ор дугарч тэр хэвтээд өглөө. Миний нүд анилдаж тэгээд ч сэжиг төрөх өчүүхэн шин байгаагүй учраас ундахгүй байх гэж тэмцээд байх ч хэрэггүй байлаа. Тэгээд зэрэгэлдээ тасалгаараа сүүлчин удаа харлаа. Кадрус хөдөөгийн буудлуудын сандал болдог урт вандан дээр сууж байлаа. Цаашаа хараад сууж байсан болохоор би царайг нь харж чадаагүй. Ерөөсөн ч 2 гараараа толгоогоон бариад сууж байсан болохоор наашаа хараад сууж байлаач царай нь надад харагдахгүй байлаа.
Карконта түүнийг дуугарлгүй жаахан ажиглаж байснаа далаа хавчснаа өөдөөс нь хард суусан юм. Энэ үед унтарч байсан галд шатаагүй байсан нэг мөчөр дүрсхийн харанхуй тасалгаа овоо гэрэлтэй дэрв. Карконта нөхрөө ширтсэн хэвээр цаатах нь хөдлөгчгүй нөгөө л хэвээрээ суугаад байхаар эхнэр нь чөгчийсэн хуруугараа духанд нөхрөө давлаа. Катрус цочлоо. Карконтогийн уруул хөдлөх шиг надад санагдаж билээ. Гэсэн ч хүүхэн дэндүү аяархан дуурсан юм уу? Эсвэл миний мэдрхвэ нойронд мансуурсан юм уу? Алин боловч түүний дуу сонсогдоогүй. Миний нүд бүрхэж зүүдэлж байгаа юм шиг л боллоо. Тэгээд зовх анилдж орчин тойрныг ухаар хам болив. Би их л бүхүнтж байтал буу дуугарч залгуулад хүн хашгирах чимээгээр сэрлээ. Толгой дээр говьл хөлийн чимээ гарч яг миний дээр нэг хүнд юм унав. Би бүрэн сэргсэнгүй. Нэгэн газар тэмцэл болж байх шиг гиншиг дуу сонсдож бүдггээ хашгирах дуу гарна. Хашгирах сүүлчийн дуун бусдаасаа илүү удаан сүүлдэн гиншин ёолох болж хувирсан учраас намайг бүр сэрээчглээ. Би тохиолдож өндийгөөд нүдэ нээсэн боловч харанхуйд юу ч олж харсангүй. Харин тухайн тэмтэрч үзвэл шалны банзны завсраар бүлээхэн бороо нэгэн жигд тусалж байх шиг санагдсан юм. Намайг сэрээсэн чимээ шууганы дараа намгүн боллоо. Миний толгой дээр эрэгтэй хүний хөлийн чимээ сонсдож шат хяханлаа. Тэр хүн доод давхрын задгаа зовхны дэргэд очиод лаасав. Тэгсэн чинь Кадрус байж таарлаа. Түүний царайн зэвхэрч цамцсан нийл цус болжээ. Кадрус лаасаа чхаад буцаа чатаараа яаран өгсөж сандарсан хөлийн чимээ миний толгой дээр дахиад л гарав. Тэгээд хэсэгэн болоо дахиад бууж ирсэн юм. Гартан өнөөх илгэн саван барьжээ. Дотор нь орчир эрдэнэ байгаа эсгийг шалгаж үзээд түүнээ хоёр халаасандаа хийж үтснээ халаасанд хийх нь төдийлөн найдвартай биш гэж бодсон болтой улаан алчууртан боогоод түүгээрэн хүзүүгээ хороочлоо. Дараа нь шүүгэрөв очиж өнөөх алтан зоос цаасан мөнгөн өмд цамцныхаа халаасанд хуваач хийгээд 2-3 цамц шүүрэн аваад гарч алга болсон юм. Тэгэхэд нь бүх зүйл надад тодорхой боллоо. Энэ болсон явдалд би өөртөө буруутан мэт өөрийгөө зэмлэв. Хүн гиншиг шиг санагдлаа. Эрдэнсийн наймаачин арай үхээгүй байж магадгүй. Хэрвээ би түүнд тус хүргэвэл өөрөө муу нүгэлт явдал үйлдэггүй ч гэсэн ийм явдал болоход саад хийгээгүй нүглийнхээ хагасгч болсон нэмгэлж магадгүй гэж бодсон юм. Тэгээд доод давхартаа залган барьсан ханын муу бэхлэгдсэн банзыг нуруугараа дүлгсэн чинь банз цөмөрч би байшинд орж явчихлаа. Лагийн шүүр чаваад дээшэн шатаар гүйхэд нэгэн хүний хүр хөндлөн хэвтэж байлаа. Энэ бол Карконта байсан юм. Миний сонссон буун дуу бол Карконтороо буудсан бууны дуу байж. Сум хүзүүг нь нэвт гарч хоёр талын шар хаваа амнаас нь цус садарч байлаа. Карконта үхчихсэн байв. Би хүүрэн дээгүүр алхаад цаашаа гүйлээ. Ундлахын өрөө нь амар эмх замбраагүй болжээ. Модон хэрэглэлийн хагас ийш тийшээ унаж золгүй муу эрдэнсийн наймаачин амь тавин сарвалзахтан ордерны цагаан хэрэгслийг ийш тийш нь таран хаялжээ. Өөрөө цээжний 3 том шарханаас асгарсан шалбаг болон тогтсон цусан дотор толгоогон хан руу харуулад хэвтэж байлаа. Дөрвдөг шарханд нь том балиус хутгах шаалттай байх бөгөөд зөвхөн бариулн л цохож байсан юм. Миний хөл дор 2 дахь гар бууд харилдлаа. Дарин чиг авчихад авалцаагүй бололтой. Би эрдэнсийн наймаачин руу дөхөж очиход арай өхөөгүй голтой байсан юм. Миний хөлийн чимээг гол нь шал дөрхнөөс болж мэдэрсэн нүдэ нээж намайг хараад юм хэлгэсэн болтой оруулаа хөдлөснөн тэр дөрөөл амьсгал хураачихлаа. Энэ аимшигтай ямыг хараад би бараг ухаан алдчихсан юм. Би нэгэнт хэнд ч тус хүргэж чадахгүй болсон учраас ганцхан зүхтаахал хэрэгтэй болсон. Тэгээд толгоогон бариад аимшигтайгаар хашгиран шат руу ухсгийлээ. Доод тасалгаанд гайлын байцаагч 6 хүн 2-3 цагдаагийн амд бүхэл бүтэн зэвсэгт баг байж байлаа. Тэд намайг бариад авлаа. Би эсрэг үсэх гэж оролдсонгүй. Бүр алмаарч орхиод юм хэлэх гэсэн чинь зөвхөн л учир нь үл олдох дуу гаргана. Гайлынхан ба цагдаагийнхан над руу хуруугараа заахыг харав. Тэгэхээр нь өөрийгөө харсан чинь нэлт цус болчихсон байлаа. Шатны банзны завсраар тусаж байсан бүлээн бороо бол Карконтагийн цус байжээ. Би өөрийн нуугдж байсан газар руу хуруугараа заалаа. Энэ юу гэж хэлэхгүй юм бол гэж нэгэн цагдаа асуухад гайлынхны нэгэн тийшээ харж энэ хүн түүгээр орж ирсэн гэж хэлж байгаа юм байна гэж хариулаад миний орж ирсэн цөмөрхий рүү заалаа. Тэгэхэд нь би намайг хүн алсан гэж байгаа юм байна гэж ойлгов.
Тэгээд надад дуу орж хүч чадлан минь эргэж бий болоод намайг барьж байсан хүмүүсийн гараас мулт үсэрч би биш гэж хашгирсан юм. 2 цагта над руу буугаан чиглүүлж хөдөлгөл чинь өнгөрхөн тэр шүү гэж хэлв. Би бишээ гэж та нарт хэлж байна шүү дээ гэж хэлэхэд тэд энэ бүхнээ нэмд байдаг шүүхэд очоод хэлээрэ харин одоо биднийг дагаад яв. Бүү эсрэг үсгэж чамд зөвлөе гэж хариулсан юм. Би эсрэг үсгийч гэж бодсонгүй. Надад гайх зэрэгцчихлээ. Миний гарт гав зүгээд морины сүүлнээс холбож нэм рүү авч явсан юм. Гайлынхны нэг нь намайг мөрдөөд байсан юм байж. Тэгээд тэр буудлын дэргэд миний барааг алдаж орхиод намайг тэндээ хонно гэж бодоод нөхөддөө хэлэхээр явсан юм байж. Тэгээд яг буу дуурч байх үед олуулан эргэн ирж намайг тийм илэрхий баримттайгаар барьж явсан юм. Буруугүйг нотлоход маш хэцүү болохыг даруй ойлгов. Тэгээд би ганцхан зүйлд хүчээр тавьж тэр өдөр Гарын гүүр гэдэг буурчин газар ирсэн лам бузооны гихчийг олуулах тушаал өгөөч гэж мөрдөн байцаагчаас гуйлаа. Хэрвээ Кадрус бүх юмыг санаанасаа зохиож тэр лам нь ерөөсөн байгаагүй байвал Кадрусыг өөрийн л барьж тэрээр бүх хүннэн хүлээдгүй юм бол би гэдэг хүн өнгөрөхд байлаа. Мөрдөн байцаагч маань сайн хүн байсан юм. Ламыг ирэх бүх арга хэмжээг аван 2 сар өнгөрлөө. Би бүхэл гордлогоон барсан юм. Кадрусыг ч олсонгүй. Ойрын үед болох шүүх цуглаанаар намайг шийтгэх гэж байтал хүн амны хэрэг гарснаас 3 сар 5 хоногийн дараа өнөөх бузооны ламтан шоронд хурж ирлээ. Нэгэн хоригдл түүнтэй уулзах гэж хүсэж байгааг дуулаад хурж ирсэн байж. Би түүнийг хүрээд ирэхин чинээ санаагүй юм. Түүний хэлснээр бол энэ тухай Марселд байхтаа дуулаад яаран ирсэн байна. Би ямар их баяртайгаар түүнийг хүлээн авсан гэж санана. Би өөрийн үдсэн харсан бүхнийг түүнд ярьсан. Би сэтгэл төгшин байж очир эрдний түүхийг ч ярьсан. Энэ явдал миний санаанаас шал өөр болж яхаарахгүй үнэн зүйл байлаа. Мөн тэр хүн тэгэн чинээ санаагүй байтал миний ярьсан бүхнийг үнэмссэн юм. Би түүний энэрэнгүй сэтгэл давтан миний эх орны зан заншлыг мэддгийн ч харлаа. Тэгэд өөрийн үлдсэн ганц гэм тэргийг уучлах үгийг энэ энэрэнгүй сэтгэлд хүний амнаас дуулах магадгүй хэмээн гордохтон Отилд болсон явдлыг нүглээ наманчлан нэгд нэгэнгүй ярьсан юм. Миний чин зүрхнээсээ хэлсэн үг цаанаасаа тооцоолон хэлсэн юм шиг л үр дүнтэй болж анх хүн алснаа хэнийч юунийч хавчлаггүйгээр хүлээсэн минь 2 дахь хэргийг хийгээгүй болохыг нотлон итгүүлж лам явахдаа миний бурууг шүүгчдэд итгүүлэх өөрийн толоос чадах бүх зүйлийг хийхээр ам өгөөд явсан билээ. Шоронгийн журм аажмаар зөөлөрч миний хэргийг дараагийн цуглаан хүртэл хойшлуулсан байхыг хараад тэр лам миний хэрэгт оролцсон байна гэдгийг ойлгосон. Энэ хугацаанд Тэнгэрийн бошгоор Кадрусыг гадаад байхад нь барьж Францад авчирсан байлаа. Эхнэр нь л хамаг муу санаа гарган хэрэг турхирсан гэж буруугаан чихээд хэрэгэ хүлээлээ. Түүнийг бүх насаар нь ялт хөдөлмөр хийлгэхээр шийтгэхэд намайг суллан тавьсан юм. Тэгээд л та лам бузооноос даалгавар бичгтээ над дээр ирсэн биз дээ гэж Монте Кристо гэллээ. Дэмэ гэгэн эзэн минь тэр хүн миний төлөө их юм хийсэн дээ. Хоройтой бараа тээж худалдах ажилчин таныг үрж мэднэ. Хэрв та эндээс л гардгийн бол энэ ажлын орхих хэрэгтэй гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би лам эцэг минь би яаж амьдарч хөөрхий бэрийг тэжээх билээ дээ гэж асуулаа. Намайг ихэд хүндэгдэг нэгэн шам минь итгэлтэй хүн олж ихийг надад даалгасан юм. Та ийм хүн болохыг хүсэж байна уу? Би таныг түүн рүү явуулъя гэж надад хариулсан. Тэгэхэд нь эцэг минь та бас их сайхан сэтгэлтэй хүн юм гэж би дуу алдлаа. Харин намайг ийм хийсэндээ хизээж харамсахгүй байхыг та надад амлах уу гэж асуухад нь би тангаргалыг гэж гараан өргөхөд хэрэггүй. Би корсогчдын занг мэднэ. Тэдэнд хайртай байдаг юм. Маа. Энэ дагвар бичгийг аваад яв гэж надад хэллээ. Тэгээд хэдэн мөр юм бичиж түүнийх нь үндсэн дээр гэгэн эзэн та намайг өөрийн албанд авсан билээ. Таны сэтгэл тохироогүй явдал гарсан удаа би юу? Би танаас ам бардам асууж чадах байна. Үгүй дээ. Харин та надад тэгтлэн итгэдэггүй боловч би таныг сайн зарцгаж үздэгэн ам бардам хэлнэ гэж хүн хариу хэлв. Гэгэн эзэн минь би юу? Тэмээ та өргөмөл хүүтэй бэртэй байж тэр тухайга над хэлдэггүй нь юу вэ? Гэгэн эзэн минь амьдралынхаа хамгийн гүнх тэсгийг ярих л үлдээд байна. Тэгээд би Корсик руу явлаа. Хөөх юм уу бэртэйгээ уулзаж сэтгэлийн тайвшруулах хэрэгтэй байсныг та ойлгох биз. Гэтэл Ролианод золгүй явдал намайг өгцсөн юм. Манай гэрт айлынхан маань одоо хүртэл дурсан ярьдаг аимшигт явдал болжээ. Хөөхий бэр минь миний зөвлөн хэлснийг дагаж үргэлж мөнгө нэгтэг Бенедетод мөнгө өгөхгүй гэж хэлдэг. Нэг өглөө бэрийн минь занаж орхиод бүтэн өдрийн турш алга болч.
Энэ бузар амьтанд хайртай төрсөн хүлгүй адилаар байдаг Ассунта гашуунаар уйлан өнжсөн байна. Үдэш болоход Ассунта унтсангүй түүнийг хүлээж суулаа. Оройн 11 цаг болж байтал Бенедито өрөөсөн дугуйн болсон 2 найзынхаа хамт ирсэн байна. Ассунта түүнийг тэврэх гэсэн чинь цаадуул нь барьж аваад тэдний нэг нь чухамдан гэвэл нөгөө өөдгүй жаалыг биш байгаа гэхээс би хайдаг юм. Бид шүүлт явуулж тоглоно. Тэгэхээр мөнгө байгаа газараа хэлж өгөхгүй хайчихв гэж хэлсэн байгаа юм. Манай айлын Василио бастор хор явж хаад гэрт нь ганцхан ихнэр нь үлдсэн байж. Беримийн гэрт болсон явдлыг түүнээсөр хинж үзэж дуулж чадаагүй байж. Хоёр нь Ассунтыг чанга барьж хөрхий Ассунта тэгэн чинээ санаагүй болохоор алуурчдынхаа өдөөс эйлдгээр харж зөөлнөр инээмсэглэж байж л дээ. Гурав дахь нь хаалга цонхыг сайн битүүлж орхиод бусад дээрэн ирж энэ бүх бэлтгэл хийж байгааг хараад хашгирсан Ассунтын дууг дарах гэж оролдон түүнийг хөлөөр нь шатааж байгаа гал руу аваачлаа. Тэд ингэхээр нуусан мөнгөө хэлнэ гэж бодож л дээ. Гэхдээ хүүхнийг тэдэнтэй ноцолдож байх зур хувцсанд нь гал авалцахад өөрсдийнх нь хувцсанд гал хөрчихвэ гэсэнтэй түүнийг хайж орхиж. Гал давтагдсан хүүхэн үүд рүү гүйсэн боловч үүд түгжээтэй байв. Цонх руу гүйхт нь цонх нь бас хаалттай байж. Ассунта туслахыг гуйн аимшигтай хашгирахыг айлын авгаа сонссон байгаа юм. Дараа нь дуун бүдгэрч хашгирхаан болж гинших болж. Аюулт явдал болсны маргааш шүнжэнгөн ааж төгсөж өнгөрөөсөн Василиогийн эхнэр арай гэж гэрээсэн гарч хуулийн газар очиж мэдэгдэн тэндээс хүмүүсэрж манай хаалгыг эвдэн орж. Ассунта хагас шатаж голтоо төдий байсан бөгөөд шүүгээ эвдрэн мөнгө нь алга болсон байлаа. Бенедитогийн тухайд гэвэл тэр Ролианаас үрд зайлан алга болж. Түүнээс хойш би түүнтэй дайралтсангүй, сургинж дуулсангүй. Би ийм гонигт явдал болсныг мэдж аваад гэгэн эдсэн минь тань руу хурж ирсэн бэлээ. Бенедито алга болчихсон болохоор би танд түүний тухай хэлээгүй юм. Бэр маань өгчихсөн болохоор бас ярих хэрэггүй байлаа. Тэгээ та тэр явдлын тухай юу гэж бодов? Гэж Монте Кристо асуухад энэ бол миний үйлдэлсэн гэмтэргийн шийтгэл байхаа гэж бодсон. Гэж Бертуччо хариулаад тэр Вэлберхэн гэдэг чинь нүгэлтэй хүмүүс байгаа юм гэж хэлв. Би бас тэгж бодож байна. Гэж гүн царай бараалган шивгэнлээ. Гэгэн эзэн та одоо тэр цагаас хойш хараагүй энэ байшин гэнт орж ирэх болсон энэ цэцэрлэг хүн алсан энэ газар энэ бүхэн таны мэдж явсан тэр шалтгааны улмаас надад төгшөөртэй сэтгэл төрүүлсэнийг ойлгож байгаа. Эрхэмдээ Вэлбер энд миний хөлийн дор өөрийнхөө хүүхдэд зориулж угсан нөхөн дотрон хэвтэж байгаа гэдэгт л итгэж байгаа шүү гэж хэлье. Гэж Бертуччо өргөжлүүлэн ярьлаа. Магадгүй дээ. Гэж Монте Кристо босох зураан хэлснээр дөнгөж сонсдох төдийгөөр тэр бүхэл прокурор амьдч байж магадгүй гэснээр Бузоны таныг над руу ирүүлсэн явдал сайн болж. Бас та надад өөрийн түүхийг ярьсан чинь сайн хэрэг. Би одоо таны тухай муу юм бодохгүй. Харин тэр нэрэндээ зохиогүй Бенедито ч хаана байгаа? Та түүний мөр уулыг олж юу усныг мэдхийг хичээгээгүй юу? Гэж асуулаа. Огтгүй. Би түүний байгаа газрыг мэддэг байлаа ч гэсэн түүнтэй уулзах гэхгүй. Мангасаа сайхан мэт зугтаана. Харин аз болоход би хизээж хинээс ч түүний тухай юу ч сонсоогүй амьд байхгүй байхаа гэж найдаж байна. Тэгэж бүү найд Бертуччо. Хортон санаатнууд тийм амархан өгдөггүй юм. Бурхан тэднийг өшөө авах зэвсгэн болох гэж хамгаалан хадгалж байдаг юм. Гэж гүн хэлэхэд тийм болог би түүнтэй дайралтахгүй юмсан гэж бурханд мөргөж явдаг юм. Гэж хэлээд хэрэг хөтлөгч толгоогонгод айлган гэгэн эзэн та одоо бүгдийг мэдэх боллоо. Та бол тэнгэр дээр бурхан байдаг шиг газар дээрх миний шүүгч. Та намайг тайвшруулах ямар нэг юм хэлэхгүй юу? Гэлээ. Тэмээ. Таны хэлдэг зөв. Би Бузоны ламтны хэлдэг үгийг л давтан хэлэх байна. Таны гар далайсан тэр Вэлбер таны тухайд өшөө авах үсээр юм хийсэн байна шүү дээ. Бас өөр бусдын талаарч магадгүй. Хэрвээ тэр Бенедито амьд байгаа бол миний хэлснээр бурханы сээрлүүлтийн зэвсэг болоод эцэст нь өөрөө ялаа идэх болно. Та үнэндээ ганцхан зүйлээр өөрийгөө зэмлэх болно. Тэр хүүхдийг өхлөөс авраад яагаад эхт нь буцааж өгөөгүй вэ гэж өөрөөсөн асуу. Энэ л Бертуччо таны буруу байгаа юм да. Тийм эгэгэн эзэн минь үүнд л миний буруу байгаа юм. Би энэрэнгүй бус явдал гаргажээ. Би хүүхдийн амийг авармагцал таны хэлдгээр эхт нь буцааж өгөх ёстой байж.
Гэвч ингийн тулд мэдээ цуглуулж түүнээсээ болоод хүний анхаарлыг өөртөө татаж бүр өөрийгөө илрүүлчих ч магадгүй байсан юм л да. Би өөх дургүй байлаа. Намайг амьд явхад миний бэр бас эцэд өсгөлд нь хүртэл өшөөгөн авах гэдэг корсог зам түлхсэн юм. Эцэд нь би амьдрал дуртай хүн л дээ. Би золгүй ах шиг тийм зоригтой хүн биш ээ. Бертуччо хоёр гараараа нүрэн нарахад Монте Кристо түүнийг удаанаар ширтэж харлаа. Дараа нь энэ газар ийм байдлаар нөлөөнд уламж сүртэйгээр хэсэг зур чимээгүй байснаа өөрөө заншаагүй уйтгар үнэхтэй дуугаар манай яриаг аятай зүйтэй төгсөхийн тулд лам бузооныгийн дандан хэлдэг үгийг саная. Ямар нэгэн гай зовлонг цаг хугацаа ба дуугүй байх гэдэг хоёрхан эмээр эмнэж болно. Одоо би цэцэрлэг дундуур зугаацахыг хүсэж байна. Аимшигт явдалд оролцсон танд хүнд тэртээ байгаа тэр зүйл надад аятайхан сэтгэл төрүүлж, энэ байрыг хоёр дахин үнэтэй болгож өглөө. Бертуччо модод сүүдэр тусгадгаараа сайхан, харин сүүдэр өөрөө хүсэлмөр хөдлөг төрүүлдгээрэн сайхан юм. Би зөвхөн хашаа хүрээтэй газар худалдаж авлаа гэж бодоод цэцэрлэгтэй болсон. Харин тэгтэл энэ хашаа хүрээтэй газарт маань эдлэн авсан баримтанд дурддаггүй буг дотор нь сэлгүүцсэн явдаг цэцэрлэг болж би буг сүнсэн дуртай хүн. Амьд хүн ганц өдөр хийдэг шиг 40 гай зовлон өгтлүүд 6000 жилийн дотор ч хийдэггүй юм. Бертуччо гэртээ гарч тайван ойрс. Хэрвээ таны сүүлчийн цаг ирж хойтгоч унших ламчин бузооны ламтан шиг тийм энэрэнгүй сэтгэлтэй хүн биш байвал намайг дуудаарай. Хэрвээ би тэр цагт амьд байх юм бол ирж мөнхийн орон гэгддэг тэр зүг явхаар бэлтгэж байгаа сүнсийг чинь тайвшруулан бүү хэлэх үг олж чадна шүү. Бертуччо гүнгийн өмнө их л хүндэтгэлтэй мэхий ёслоод хүн дээр санаа алдан холдож явлаа. Монте Кристо ганцаараа үлдээд хэд алхлаа. Энэ чанарын дэргэд хүүхэд оршуулсан булш. Тэнд цэцэрлэг рүү орж ирсэн явган хаалга. Тэр буланд унтлахын өрөөрөө ордог нууц шат байна. Энэ бүгдийг тэмдэглэлийн дэвтэрт бичих шаардлагагүй байх гэж бодож байна. Нүдний өмнө хөлийн дор элхэн харагдаж байгаа хойно юу хийх вэ? Гэж шивгэнлээ. Тэгээд гүн цэцэрлэгийг нэгэн удаа тойроод сүх тэрэг рүүгэн очив. Бертуччо түүний бодлогошрон явааг хараад дуугаралгүй хөтөчтэй зэрэгцсэн суулаа. Сүх тэрэг Парисыг чиглэн давхилаа. Монте Кристо гүн тэр оройдон Элисийн талд байдаг гэртэн хурж ирээд олон жил энд суусан хүний мэдэмгэ байдлаар явж үзлээ. Гүн бусдаас төрүүлээ явсан боловч нэг ч хаалга андуурсангүй орох гэсэн өрөө тасалгааныхаа үүд хонглыг огтхонч алдахгүй орж байлаа. Али энэ шөнийн аянд гүнг дагалд явлаа. Гүн тасалгаануудыг хуваарлах мөн гой чимэх ажилтай холбогдсон зарим нэг тушаал шийдвэрийг Бертуччод өгөөд цагаа харж анхааралтай сонсож байсан Ноби хүнд 11 цаг хагас болчихлоо. Гай давдахгүй ирэх ёстой. Франц шивгчэнгүүдэд хэлсэн үү? Гэж асуулаа. Али гоо үсгэлэнд албан хүүхэн зориулсан хэсэг рүү хуруугаар анзаалаа. Энэ хэсэг нь маш сайн нууцлагдсан бөгөөд хэрвээ үүдийн хэвсээр халахлан хадчих бол байшингийн тэр тал зочдын өрөө хүн суудаг хоёр өрөө байгааг хэнч мэдэхгүй өнгөрч болох ажээ. Бид дээр хэлснээр Али энэ хаалгууд гараараа зааж зүүн гарынхан 3 хуруу гоцойлгон гарынхан алган дээрээ толгоогоо тавиад унтж байгаа хүний дөр үзүүлэн нүдэн анлаа. Ойлголоо. Гэж ийм ирэн дассан Монте Кристо хэлээд унтлахын өрөөнд гуруулаа хүлээж байгаа мó гэж асуулаа. Тэмээ хэмээн Али толгойд өгөв. Хадагтай өнөөдөр ядарсан. Ирээдэл шууд унтах гэх байх. Түүнтэй юу ч ярих хэрэггүй. Франц шивгчэнгүүд шинэ эзэгтэйгэн зөвхөн мэдлээд л явах ёстой. Грек шивгчин Франц шивгчэнгүүдтэй ойртож болохгүй. Ажиглаж байгаарай. Али мэхийн ёслоо. Удалгүй хаалгачийг дуудах чимээ гарч хаалган гойлгоод сүг тэрэг модцсамаар шатны дэргэд ир зогслоо. Гүн доошон буухад сүг тэрэгний хаалга нээгдчихсэн байлаа. Гүн алдар чимсэн ногоон торгон нөмрөг хөлөөсөн толгоогон хүртэл битүү нөмөрсөн залуухан бүсгүйд гараан өглөө. Бүсгүй түүний өөд сунгасан гарыг барьж хайр хүндтэйгээр үнсээд хэдэн үг ээлдэг зөөлнөр хэлэхэд гүн өвгөн гомрын алдарт дуулуудаа шүлгэлэн хэлж байсан тэр яруу хэл дээр хариу хэдэн үг ээлдэгхэн хэллээ. Дараа нь
Өнөө Италид Монте Кристо гүнтэй хамт явж байсан гоо сайхан албан хүүхэн лавн лав арж өмнө нь ява Алийг дагаж байр руу ороход гүнж өөрийн өрөө рүү орлоо. 12 цаг хагаст Байшингийн бүх гэрэл ундарч энтхийн бүх хүн амар жимэр унджээ гэж бодож болохоор боллоо. 8. Хэмжээгүй зарцуулах мөнгө. Маргааш нь өдрийн 2 цагийн үед 2 сайхан англи морь хөлөлсөн сүйх тэрэг Монте Кристо гүнгийн гадна ирж зогслоо. Хөхөнгийн торгон товч хатсан фрак хэмээх хөх цамцтай цагаан даацан дээрийн том алтан гинж зүүж самрын модны өнгөтэй өмд өмссөн духруугаан доор унжсан төрөлхийн гэхэд тон эргэлзмээр хар үстэй тэгээд ч энэс нь хөмсгөнийн дээрх гүнзгий үрчлээс нь халахлж чадаагүй 90 50 орчим настай боловч 40 насны хүн болж харагдах гэж хүссэн байрын эрэгтэй хүн дэвшээ гүнгийн титэм дүрсэлсэн сүйх тэрэгний цонхоор харж Монте Кристо гүнг байгаа эсхийг хаалгачаас нь асуулгахаар хягаан явуулав. Энэ хүн хариу хүлээх зуур Байшингийн гадна тал цэцэрлэг ба хашааны цаана харагдах зарс нарын байрыг ихэд эрээ цэргүй байдлаар сонирхон харлаа. Нүдэн цогтой боловч ухаантайгаас нь залтай нь илүү ажээ. Уруул нь маш нэмгэн, урагшаан төвийнхөөс илүү цаашаахан шигдэнэ. Учир мэдэхгүй хүнд бол сайхан сүйх тэрэг, цардмал өвчөвчөндийн тэглэр болгосон засмал том алмаз, ингэр дүрсэн одонгийн урт тууц нь баг биш сэтгэл төрүүлэхээр боловч хорон санаатай үнэн шинж тэмдэг гэмээр өргөн товгор шанаа хөвсгөр дух гүрийсэн шилэн хүзв язгууртан хүнд даанч зохимгүй дэлдгэрчих энэ бүгдийг харсан нүүр царайгаар хүнийг тодорхойлдог судлаач сая хүний зан арын шингийн талаар олигтой юм хэлэхэргүй ажээ. Хя хаалгачийн цонхыг зохиж Монте Кристо гүнгийн хэн мөн үү гэж асуулаа. Тэмээ гэгээ эзэнтэн энэ суудаг юм. Гэхдээ гэснэн хаалгач Алиуд асуусан янзтай харахад цаадах нь үгүй гэсэн дохио өглөө. Гэхдээ юу гэж хэмээн хя асуухад гэхдээ гэгэн эзэн хүн хүлээж авахгүй гэж хаалгач хариуллаа. Тэгвэл маа энэ манай ноён төшөөгүн дангларын нэрийн хуудас. Үүнийг Монте Кристо гүнд өгөөд манай ноён танхимд очих замдаа уулзах гэж ирээд явсныг хэлээрэ. Би гэгээ эзэнтэй үг ярих хэрэггүй. Таны даалгаврыг гарын зарц гүйцэтгэх болно гэж хаалгач хэллээ. Хя тэргэндээ буцаж ирэхэд данглар "За, юу гэж байна?" гэж асуув. Авсан хариундан ичид зовсон жаалхүү хаалгачийн хэлсэн хариуг ноёндон айлтгалаа. "Хүйр, гэгэн эзэн гэж хүндэлдэг. Тэгээд бас гарын зарцаас нь өөр хүн үг ярих хэрэггүй. Их гарын хүн байх нэ. За яахав? Миний банкнаас мөнгө авч байх болохоор хэрэгтэй үедээ надад ирж ил таарна да." Тэгээд данглар сүйх тэрэгнийхэн арлуу шигдэн налд суугаад замын цаад талд дуулдахаар чанга дуугаар хөдчтөн "Дэвтадуудын танхим руу" гэж хашгирлаа. Дангларын эрхийг тэр дорн мэдгэж болохоор Монте Кристо тасалгааныхаа цонхны хаалтны завсраар сайн татдаг дуран гараан дангларыг харж байшин цэцэрлэг зарс нарын байрыг ажиглаж байгаагаас нь дутхааргүйгээр өөрийн сонирхож байлаа. Тэгээ сонгосон дурангаан ясан хүрээнд нь буцаан суулгаж зэвүн хөрсөн шинжтэй "Энэ хүн үнэхээр залхай өөдгөө амтан байна. Төөнийг нэг л хараад налуу тухаар нь могоо, гэдгэр гавлаар нь элээ, хурц хоншоор орно сар шуу гэдгийг хэлэхгүй байх арга алга" гэж хэлв. Тэгэд "Али" гэж хашгираад дараа нь зис сонгохыг нэг цохилоо. Али орж ирэхэд "Бертучог дууд" гэж түнд хэлв. Бертучо тэр дорон орж ирлээ. "Гэгэн эзэнтэй минь та намайг асуугаа юу?" "Тэмээ" гэж гүн хариулаад "Дөнгөсөө миний хаалган дээр зогсож байгаад явсан мордыг харав уу?" гэж асуулаа. "Гэгэн эзэн минь харалгүй яхав, сайхан амьд гэж бодож байна" гэж Бертучо хэлэхэд Монте Кристо хөмсгөн зангидан "Парисын хамгийн шилдэг хосмор олж авчир гэж би танаас шаардсан байхад яагаад миний мордтой энэ зэрэгцэх морд бас байдаг? Тэгээ тэдгээр нь миний адууны байранд байдгүй үлээ" гэж асуулаа. Гүн хөмсгөн зангидан ширүүн дуурч байхыг харсан Али толгоогон бөхөөлөө. "Миний сайн санаат Али, чи энэнд ямар ч хамаагүй" гэж гүн санамсаргүй элдэг царай гарган зөөлнөр хэлээд "Чи англи мордыг мэддэггүй шүү дээ" гэлээ. Алин царай дахин гэрэлтлээ. "Гэгэн эзэн минь таны хэлдэг тэр мордыг худалдаагүй юм" гэж Бертучо хэлэхэд Монте Кристо мөрөн хавчиж "Эрхэм хэрэг хөтлөгч та
Хэрэгтэй үнийг нөхөд худалдаггүй юм гэж байдаггүй гэдгийг мэдэж ав. Гэж хэллээ. Ноён Данглер тэдгэрийг 16,000 франкаар авсан юм байлээ. Тэгвэл түүнд 32,000 франкын өнөөх хэрэгтэй байсан юм. Тэр чинь банкны эзэн хүн. Тэгэхээр банкны эзэн хүн хөрөнгө 2 дахин нэмэгдүүлэх аятай тохиолдлыг хязгаарч алддаггүй юм. Гэгэн эзэнт нь та үнэхээр тэгж хэлж байна уу? Гэж Бертуччо асуулаа. Тэгэхэд Монте Кристо өөдөөс нь юм асуу зөрхилсэн хүнийг гайхаж хардаг тийм харцаар хэрэг хөтлөгч дамлан хараад өнөөрөө би айл зочлоо очно. Энэ морд миний сүйх тэргэнд шин тоногтой хөллөгдсөн байхыг хүсэж байна. Гэж хэллээ. Бертуччо мэхэн слот явснаа үүдэнд очиж зогсоод гэгэн эзэн та хэдэн цагт явсан бол? 5 цагт. Гэж Монте Кристо хариулахад нь одоо 2 цаг болж байна гэдгийг хэлмээр байна. Гэж хэрэг хөтлөгч шийдмэг өшгөллээ. Тийм ээ, би мэдж байна. Гэж Монте Кристо товчхон хариуллаа. Тэгээд дараа нь Али руу эргэж бүхэн мордон хадагтаад үзүүлэх. Дуртайгаа шилж авах. Хадагтаа надтай хамт өдрийн зог зоогох хэсгийг мэд. Хэрвээ тийм бол тасалгаанд нь зоог аваач өгөөрэй. За яв. Гарын зарцыг над руу ирүүл гэж хэллээ. Алиг дөнгөж явмагц зарцорж ирэв. Батистын та надад бүтэн жил алба хаалаа. Би ийм хугацаагаар зарснараа шалгадаг юм. Та надад тохирч байна. Гэж гүн хэлв. Батистын мэхийн эсэллөө. Одоо ганцхан би тань тохирч байгаа эсхийг мэдэх явдал үлдээд байна. Гэгэн эзэн минь дуустан сонс. Гэд гүн цааш үргэлжлүүллээ. Та жилд 1500 франк авдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр аминдан халтай ажилтай байдаг зоригдсан офицерын жилийн цалин. Танаас их ажилд дарагдсан албан хаагчдын олонх нь атаархаар тийм хоол иддэг. Та зарц гэсэн ч таны дотуур гадар хувцсны чинь төлөө санаа тавьдаг зарснаар танд бий. Та авч байгаа 1500 франкаас гадна миний ариун цэврийн хэрэглэлийг худалдан авахтаа жилд бас л 1500 орчим франк надаас зүгээр хулгайлан авдаг. Гэж ярихад гэгэн эзэнтэй минь гэлээ. Би танд гомдол мэдүүлж байгаа юм биш. Зүгээр л хэлж байна. Гэхдээ та энэ хэмжээнээс битгий хэтрүүлээсэ гэж хүсэж байгаа юм. Таны аазуулж орсон энэ ажлаасаа илүү ажил та олохгүй. Би хизээж өөрийнхөө зарцнарыг зоддоггүй. Тэднийг харааж зөвхтгүй. Хизээж тэдэнд ууралдаггүй. Алдааг нь дандан учралж байдаг боловч харин хайхрамжгүй юу мартамхай явдлыг хизээж уучлан үздэггүй. Миний тушаал давчхан боловч тодорхой нягт байдаг. Би тушаалан ойлгоогүй байгааг харснаас 2, тэр байтугай 3 дахин давтан хэлэх минь дээр гэж санагддаг. Би сонирхсон юм бүхнээ мэдж чадах үйс тийм баян хүн. Бас их сониуч хүн шүү гэдгийг танд урьдаа сануулчихъя. Ийм учраас та хизээ нэгэн цагт миний тухай сайнаарч вэ, муугаарч вэ хамаагүй юм ярьж, миний хийж байгаа зүйлийг зөв буруу гэж шөмжлөн ажил явдлыг минь мөрдөн сонирхох юм бол таныг тэр дорчин хөөж явуулна. Би өөрийнхөө зарснарыг нэг л удаа урьдчилан сануулдаг. Та одоо урьдчилан сануулгдсан шүү. За яв. Батистын мэхийн слот өөдрөө 2-3 алхтал гүн үргэлжлүүлэн байцаарай. Би өөрийнхөө зарснартаа жилбэр тодорхой хэмжээний мөнгийг нэр дээр нь хураан хадгалдаг юм. Хөөгцсөн хүн бол энэ мөнгөө алдаж, бусд нь намайг өгсөн хойно хуваан авах болно. Та надад бүтэн жил үйлчилсэн болохоор таны хөрөнгөний эхийг хийж эхэлсэн. Энэнийг ихсгэх нь танаас л шалтгаална шүү. Гэж хэллээ. Франц хэл мэдэхгүй учраас огт санаандгүй зогсож байсан Алин дэргэд ярьсан энэ яриан Франц хүний сэтгэлийн зүгийг мэдэх хүн бүхэнд ойлгогдох тийм сэтгэлдлийг зарцад төрүүллээ. Би бүх зүйлийг таны хүсэлд нийцүүлэхийг хичээе гэж Батистын хэлээд тэгээд би эрхэм Алин жишээгээр удирдлага болгон авъя гэхэд хэрхэвчтэй гэж болохгүй. Али сайн талтайгаас гадна дутагдaltaй хүн. Али бол онцгой хүн учраас түүнээс жишээ авч болохгүй. Алиг хөлс авдаггүй. Энэ бол зарц биш, миний боол, миний нохой. Хэрвээ энэ өөрийн үүргийг зөрчүүл би үүнийг хөөж явуулна гэлгүй шууд алж орхино. Гэж хүйтнэр хэллээ. Батистан нүдийн бүлтийлгэлээ. Та өнөмшөхгүй байна уу? Гэж Монте Кристо асуугаад Батистынд Францаар хэлсэн зүйлийн Алид давтан хэллээ. Али төөний үгийг сонсож байснаа инээмсэглээд ноён руугаа очиж нэг өвдөг дээрээ сөхрөн гарын үнслээ. Энэ хичээл Батистныг бүрэн гайхууллаа. Гүн түүнийг яв гэж дохив. Али ноёнон дагаа тасалгаанд нь орж
Тэр хоёр удаан ярилцав. 5 цаг болоход гүн 3 удаа хонгоц өглөө. Нэгээр нь Аалыг, хоёроор нь Батистныг, гурваар нь Битүүчог дуудлаа. Хэрэг хөтлөгч даамал орж ирэв. "Морд" гэж хэлэхэд "Морд гадаа байгаа. Би гэгэн эзэн таны бараа болж явах ёстой юу?" гэж Бертуччо асуулаа. "Үгүй, зөвхөн хөтөж. Батистэн айлил явна." Гүн шатан дээр гарч өглөө Данглерын хүчрэхэд шохоорхож байсан өнөөх хосмор шин тоног хэрэглэлтэйгээр өөрийн сүйх тэрэгэн төлөвлөгдсөн байхыг харлаа. Гүн мордын хажуугаар өнгөрөхдөө тэдгэрийг ихшин зур харж "Энэ хоёр үнэхээр сайхан морд юм. Жаахан хожимдсан боловч худалдаж авсан сайн хэрэг" гэж хэлэхэд Бертуччо "Эднийг авах гэж надад их ажил болж их үнээр олдлоо шүү" гэлээ. Гүн мөрөн хавчиж "Эннээс болж морд мууддаггүй үсттэй. Хэрвээ гэгэн эзэн таны сэтгэл ханамжтай байвал юм бүхэн сайн болсон тэр" гэж Бертуччо хэлээд "Хаашаа яв гэж тушаахсан бол?" гэж асуулаа. Шоссед Антен гудамж. Түшээгүн Данглеринд. Тийм, Бертуччо. Надад тэнгисэн ирэг дээр Норманд ч юм уу эсвэл Гавр, Булон хоёрын хооронд ч юм уу хэсэг газар хэрэгтэй байна. Би таныг дуртай газараа сонгож ав гэж байна. Харин тэр авсан газар чинь миний 3 далбат онгоц зогсож болох жижиг булан дохой байх хэрэгтэй. Усан суулт нь ердөөл 15 фут. Тэгээд шөнө өдөр аж цагт тэнгист гарч явахад бэлэн байх ёстой. Энэ шаардлагад тохирох газрыг үүнтэй холбоотой бүх нотариусаас асууж сургал. Тэгээд мэдээ цуглуулад явж үз. Хэрвээ тохирох газар байвал өөрийнхөө нэр дээр худалдаж ав. 3 далбат хөлөг маань Финан орох замд яваа байхаа гэж гүн хэллээ. Биднийг Марсилиас гарч байх үдэш далайд гарч явахыг харсан. Тэгээд даруул онгоц маань хаана явна? Мартига зогсож байх тушаал өгсөн. Сайн байна. Цаад хоёр ахмад чинь ойрмоглож орхихгүй. Та үе холбоо барьж байгаарай. Өөрийн онгоцоо яахав? Шалон зогсож байгаагүй. Тийм ээ. 2 далбат онгоцонд өгсөний адил тушаал өг. Мэдлээ. Зогсоол газар худалдаж авмагц та хойд болон өмнөдийн 2 зам дээр 10 бэр татамд морд өртөөлүүлж бэлдэг. Гэгэн эзэнтэй минь та надад итгэж болно. Гүн толгоогоон дохиод сүйх тэргэнд үсрэн ороход сайхан морд ухсгийн дахилдаж банкны эзний гадна очиж зогслоо. Монте Кристо гүн гэрсэн тухай Данглерт айлтгах үед тэр төмөр замын комиссын хурал даргалж байлаа. Тэгтэн хурал нь тарах шахаж байжээ. Гүнгийн нэрийг сонсоод Данглер суудлаасаа босож ихэнх нь Дедо танхимын хүндэт гишүүд болох нөхөддөн андан "Ноёдо, уучлаарай. Би та нарыг орхиж гарах хэрэгтэй боллоо. Ром хотын Домсонбо Френчийн бүс Монте Кристо гүн гэгчэд хэмжээгүй зарцуулах мөнгөний эрхнээ над руу явуулж. Надтай харилцагчид хизээж ийм тэнэг тоглоом хийж байгаагүй юм. Миний сонирхол төрхөн аргагүй үстэй. Өнөө өглөө би тэр хуурамч гүнгэнд очлоо. Тэр жинхэнэ гүй юм бол тийм их баян байх ёсгүй гэдг нь ойлгомжтой биз дээ. Тэр намайг очиход хүлээж авсангүй. Та нар үнийг юу гэхэв? Зөвхөн өндөрдөө тушаалтан буюу сайхан хүүхнүүд л энэ эрхэм Монте Кристо шиг зан гаргадаг байх. Элисен тал дээрх байшин үнэн хэрэг дээрээ төвнийх бөгөөд тунч муугүй байшин байдаг шүү. Харин хэмжээгүй зарцуулах мөнгө гэдэг нь гэд Данглер өнөөх залхаа инээ дээрээ нээж дансны жоо банкны эзний шаардлагыг уламж дээшлүүлэх нь мэдээж. Тэгэхээр энэ эрхийг үзэх гэж тэсэж чадахгүй байна. Тэд танд хэнтэй ажил хэрэг явуулж байгаагаа мэдэхгүй л байна да. Хэн нэцэст нь энэ хэн үзье гэж хэллээ. Эрхэм түшээгүн энэ үгийг ихэд эхэмсэг байдлаар хэлээд эхлээд зочдон орхиж бүхэл Шоссед Антен далдарсан алтан чимэгтэй цагаан тасалгаандан орлоо. Зочныг шууд гайхуулах гэж тийш оруул гэж тушаасан байжээ. Банкны эзэнд жинхэнэ их зураг нь хэмээн худалдсан Албан болон Фаторын зургаас хуулсан зургийг гүн харж зогслоо. Эдгээрийн зөвхөн хуулбар зураг төдий учир алтан жаазандан огтхонч зогсонгүй. Данглер орж ирэхийг сонсоод гүн эргэн харлаа. Данглер толгоогоо үл мэдэг дохиод алдагдсан цагаан алтсаар бүрсэн зөөлөн сондол дээр суухыг урлаа. Гүн суулаа. Би эрхэмдээ Монте Кристотой ярилцах завшаан тохиолдож байна уу? Би депутатуудын танхимын гишүүн хүндэт легоны одон тэмдэгт эрхэм түшээгүн Данглертай нүүр учирч байна уу? Гэж гүн хариу хэлэв.
Монте Кристо төшөөгүний нэрийн хуудсан дээр байсан бүхэл хэрэгэм цолын дуудав. Данглер яжилж байгааг нь мэдээд хөмхөгөн хазаллаа. Таныг ярьсан тухай надад айлтгсан тэр хэрэгмээр таныг дуудаагүй бол уучлахыгүй. Гэвч бид ардчилсан засгийн үед амьдарч байгааг та мэднэ. Би бол ард түмний сонирхлыг хамгаалагчдын төлөөлөгч хүн гэж хэлв. Тэгэлэр та өөрийгөө төшөөгүн гэж дууддаг заншлыг хэвээр хадгалж хоцроод бусдыг гүн цолоор нь дуудахаан мартаж орхисон юм а? Гэж Монте Кристо хэлэхэд би ч түүнийг санаанд ордгүй хүн шүү дээ. Гэж Данглер хайхрамжгүйхэн хариулаад миний зарим нэг гавьяг анхааран үзэж төшөөгүн цол олгож хүндэт легионы одонгор шагнасан юм. Харин гэхэд Монте Кристо харин та Монморанси Лафайт 2 цол хэрэгмээс татгалзаж байсан шиг татгалцсан хэрэггүй? Дуурайлалтай жишээ байна да. Гэв. Яг ч тийм биш ээ. Зарснараас болоод гэж Данглер хэлэхэд тийм ээ. Таны зарснаар таныг эрхэм дээдс гэж дууддаг. Сэтгүүлчдэд бол та инрэлт эзэн, өөрийнхөө сонгогчдод бол зүгээр л эргэн. Үндсэн хуульд байгуулалтын үед бол ихэд хэрэглэгддэг өнгөдөө. Би таны хэлж байгааг сайн ойлгож байна. Гэлээ. Данглер хөмхийг өнцүүлээ. Энэ талаар Монте Кристо өөрөөс нь илүүг мэдээд ердийн ярианд эргэж орохоор шийдэв. Эрхгүн, би Томсон ба Френчийн банкнаас илгээсэн бичиг хүлээн авсан гэж мэгсхийн хэлв. Маш таатай байна төшөөгүн минь. Би таныг таны зарснаар хүндэтгдгээр дуудахыг зөвшөөрнө. Энэ бол төшөөгүн хэрэгэм шинээр шагнадаггүй боловч одоо хүртэл гүнтэй газартаа сурч дадсан муу зуршил да. Тэгэхээр надад энэ бол тун аятай байна. Энэ бол өөрийгөө танилцуулах гэдэг эвгүй явдлаас намайг чөлөөлж байна. Та тэгээд илгэм жүжгийг хүлээж аваа юу? Тэгсэн. Харин тэгтэн учрын дүүрэн ойлгож чадсангүй. Үүнийгээ хүлээх хэрэгтэй байна. Гэж Данглер хэлв. Бөх. Тэрч байтугай зарим нэг тайлбар авах гэж танайд хүртэл очсон шүү. За одоо би энд байна. Таны хэлхийг сонсъё. Тэр бичиг надад байгаа байхаа? Гэж Данглер халаасан үзээд. Энэ байна. Энэ илгээмж бичиг Монте Кристо гүнд миний банкнд хэмжээгүй зарцуулах мөнгө нээж өгч байна гинэ. Тийм ээ. Тэгээд юу гэв төшөөгүнтэй? Танд юун тодорхой биш байна уу? Үгүй зөвхөн хэмжээгүй гэдэг үг л буруу бичих гэж үү? Англичууд бичсэн гэдгийг та мэднэ шүү дээ. Үгүй. Дөрмийн хувьд бол цөм зөв. Харин нягтлан бодохын талаас тийм биш байгаа юм л да. Таны харвал Томсон ба Френчийн банк бүрэн найдвартай биш үү төшөөгүнтэй? Гэж Монте Кристо аль болох үс хангад асуугаад чөтгөр ав. Энд чин эвгүй хэрэг болох нь байна да. Танд миний жаал зугаа мөнгө байдаг юмсан. Гэхэд Данглер бараг л доогсон маягтай. Үгүй дээ, бүрэн найдвартай. Харин хэмжээгүй гэдэг үг л санхүүгийн хувьд баахан бүдэг байна гэж хариулв. Хэмжээ байхгүй гэдэг нь үү? Гэж Монте Кристо хэлв. Тийм ээ, би энийг л хэлэх гэсэн юм. Тодорхой биш бүх зүйл эргэлзлийг төрүүлдэг юм. Харин эргэлзвэл төдгөлз гэж мэрэгдийн сургаал байдаг шүү дээ. Энэ тэгээ юу гэсэн үг вэ? Хэрвээ Томсон ба Френчийн бүс хөнгөмсөг ажил хийвэл Данглерийн бүс түүнийг дуурах ёсгүй гэсэн үг. Гэж Монте Кристо үргэлжлүүлэн хэллээ. Өөрөөр хэлбэл маш амархан. Эрхэм Томсон ба Френч хоёрт мөнгөний хэмжээ байдаггүй. Харин эрхэм Данглерт бол хэмжээ хязгаар байдаг юм байна. Саянхан хэлдэг шиг ухаантай хүү юм да. Эрхэм гүн гэд Данглер бардмаар хэнч миний мөнгийг хараахан тоолоогүй байгаа шүү гэж хэллээ. Тэгэхэд Монте Кристо хүйтнэр тийм бол энэ ажлыг биелтрүүлж хийх болж байх шивдэ. Та яагаад тэгж бодож байна вэ? Таны надаас асуугаад байгаа юм чинь нэг л эргэлсэн шинжтэй байгаа учраас тэгж хэллээ. Данглер хөмсгөн зангидав. Энэ хүн түүнийг 2 тудаага мадалж, энэ удаа бүр өөрийнх нь байх ёстой гэсэн юмн дээр тавлжээ. Нөгөө зориудын ёсорхуу байдал нь хэмжээнд хүрч, шазруу цан гаргах төхөж байхад харин Монте Кристо гүн найрсгаар энэмсэглэн өөрт нь баггүй давуу талыг өгсөн хайхрамжгүй байдал гарган суулаа. Ингээд эрхэм та надад нэг юм ойлгуулмаар байнсан ч чухам хичнээн хэмжээний мөнгө авах хүсэлтэй байгаагаа л тогтоож өгөөч гэж Данглер хэсэг зур дуугүй байснаа хэлэхэд энэ маргаанд өчүүхэн чухралт хийх шинжгүй Монте Кристо үгүй дээ эрхэмээ. Би нэгэнт л хэмжээгүй зарцуулах мөнгөний тухай ярьж байгаа болохоор энэ бол хичнээн мөнгө зарцуулахаа урьдчилан мэдэхгүй байгаагаас болсон хэрэг гэж хэллээ. Банкны эзэн одоо л миний дийлэх цаг боллоо гэж бодоод сандлынхаа түшилгээг нь алж
зоригтой хол хэлчих. Дангларын бүсийн бэлэн мөнгө хэдийгээр хэмжээ хязгаартаач гэсэн хамгийн өндөр шаардлагыг хангаж чадна. Хэрвээ та 1 саяыг авъя гэсэн чи гэхэд Монте Кристо уучлаарай гэлээ. Би сая гэж хэлж байна шүү. Хэмээн Данглар биеийн тоосон тэнэг байдлаар давтан хэлэхэд нь "Гэхдээ тэгээ тэр сая гэдэг чинь надад юу болох юм бэ?" гэж гүн хэлээд "Бурхан өршөө. Хэрвээ надад зөвхөн сая хэрэгтэй байсан бол ийм өчүүхэн дэмий юмны төлөө банкнд дансныг тухай ярих хэрэггүй байсан. Сая гинэ. Миний төрөвч эсвэл аяны хайрцаг дотор өргөлж 1 сая явдаг юм" гэлээ. Тэгээд Монте Кристо нэрийн хуудас хийсэн жижиг дэвтэр дотроос 500 мянгатын мөнгөний төлчихсөн 2 тэмдэгт гаргаж ирлээ. Данглар шиг ийм хүнийг хатгах биш, харин толгойроо шууд цогх хэрэгтэй юм. Энэ зохилт нөлөөгөө үзүүлжээ. Банкны эзэн солгон нь чичирч толгой нэргэлээ. Тэр Монте Кристод мэлрэн харахад нүдний цэцгий хачин жигтэйгээр томров. "Та ер нь Томсон ба Френчийн банкнд итгэхгүй байгаа үнэнээ хэл. Би ажил төрөлд дадлага муутайхан ч гэсэн ийм явдал болж магадгүй гэж бодоод урьдчилсан арга хэмжээ авсан юм. Танд дэрвэлсэн шиг тийм 2 итгэмжлэх бичиг бас бий. Нэг нь Венийн банкны эзэн Арштейн Сколес 2-оос түшээгүн Ротшильдэд, нөгөөх нь Лондоны Бернгийн банкнаас ноён Лафитад бичсэн байгаа юм. Та нэг л үг хэлбэл би энэ 2 банкны аль нэгэнд хандаж таныг элдвийн юмд санаа зовхоос чинь чөлөөлж өгье" гэж Монте Кристо хэллээ. Энэ үг хэргийн явцыг шийдвэрлэлээ. Данглар ялагдлаа. Данглар гүнгийн хангуут байдлаар өгсөн Вен ба Лондоны 2 бичгийг элт мэдэгдэм твцсэн байдалтайгаар задлан үзээд гарын үсгийн тун нарийн нягтлж үзэх нь Монте Кристо банкны эзний сандран дэвдэж орхисныг бодолцоогүйсэн бол доромжилж байгаа юм шиг санагдахаар байлаа. Тэгээд Данглар өмнө нь хүн болон хувираас сууж байгаа алтны агуу их хүчийг хүндэтгэе ёслох гэсэн мэт болоод "Тийм ээ. Энэ 3 гарын үсэг олон саяын үнэтэй юм. 3-3 хэмжээгүй зарцуулах мөнгө гүнт минь уучлаарай. Эргэлцхэн боллоо гэхэд гайхсан хэвээрээ хоцорч болно биз дээ" гэж лавлаа. Таны банкыг юугаарч гайхуул харахгүй" гэж Монте Кристо аль болох ёсорхог байдлаар хэлээд "Тэгвэл та надад жаахан мөнгө ирүүлж болгосон болов? Гүнт минь тэгээ хичнээн хэрэгтэйгээ хэлээж би танд тусуулахад бэлхэн байна." "Саа яахав? Бид тохирсон хонь гүнхэд бид тохирсон биз дээ" гэж гүн асуулаа. Данглар толгой дохив. "Та одоо эргэлзэхгүй болов биз?" гэж Монте Кристо үргэлжлүүлэн асуухад банкны эзэн "Юу хэлнэ вэ? Гүнтэн минь би огт эргэлзээгүй байсан шүү" гэж хэллээ. "Та зөвхөн баталгаа авах гээд байснаас өөр юмгүй тийм биз? Тэгэхээр та бид хоёр хилцэн тохироод танд ямар ч эргэлзээ байхгүй болсон болохоор эхний жил зарцуулах ерөнхий хэмжээ тогтооё. За 6 сая гэж бодъё." "6 сая? Болно" гэж Данглар амсгаатан хэлэхэд Монте Кристо хайхрамжгүй их нэрээ. "Хэрвээ надад илүү хэрэгтэй бол бид ярилцсамс. Гэхдээ би Францад жилээс илүү болохгүй санаатай. Тэгэхээр энэ хэмжээнээс маань нэмэгдэхгүй байхаа гэж бодож байна. За тэгээ аяндаа мэдэгдэнэ үсттэй. Эхний удаад надад маргааш 500 мянган франк ирүүлнэ. Би үд болтол гэртээ байна. Хэрвээ байхгүй бол хэрэг хөтлөгчтэй гарын үсэг үлдээнэ" гэж хэллээ. "Маргааш өглөөний 10 цагт мөнгө бэлэн байна" гэж Данглар хариулаад "Алтаар авах уу, цаасаар авах уу, аль эсвэл мөнгөөр авах уу? Алиар нь авах вэ?" "Хагасын алтаар, хагасын цаасаар өгөхөд болно" гэд гүн суудлаас бослоо. "Би Европын бүх томхон хөрөнгөтэй хүмүүсийг мэддэг гэж боддог байсан юм. Гэтэл харваас үлэмжих байж таарах таны хөрөнгөний талаар би юу ч дуулаагүй байх юм. Саяхнаас би болсон уу?" гэж Данглар асуухад Монте Кристо "Үгүй. Маш эртний гаралтай юм. Энэ бол гар хөрхийг хориглон байсан гэр бүлийн хөрөнгө. Тэгээд хүн нэмэгдсээр байгаад энэ хөрөнгийг 3 дахин нэмэгдүүлсэн юм. Үүсгэн эхэлсэн хүний тогтоосон хугацаа хэдхэн жилийн өмнө дууссан тул би саяхнаас хэрэглэх болсон юм да. Та энэ тухай юу ч мэдэхгүй байгаа нь зүйн хэрэгэ. Гэсэн ч удахгүй үүнтэй ойрхон танилцах болно." Гүн энэ үгийг хэлэхдээ Франц Тэпинид аимшиг төрүүлсэн нөгөө инээмсэглэлэрэн инээмсэглэв. "Та өөрийн дур сонирхол бодож байгаагаар манай нийслэлд хөөрхий саятан биднийг давхаар тийм баян тансгийг бий болгож таарна"
Та намайг орж ирэхэд миний зургуудыг үзэж байсан бодвол урлаг сонирхдаг бол та юм. Зургийн үзэсгэлэнгийн үзүүлэхийг зөвшөөрнө үү? Цөмөрөөл жинхэнэ их зураг нэгсэн бодлоготой нэрд масруудын зургууд байгаа юм. Би шин цагийнханд дургүй. Тэмээ таны хэлдэг зөв. Тэд цөм хуучин болж чадаагүй байгаа нэг том дутагдaltaй юм л да. Би танд гадаадан хэдэн маструудын хийсэн баримлуудыг үзүүлье. Францын маструудыг сонирхдаггүйг минь харж байгаа биз дээ. Та тэдэнд шудраг биш байх эрхтэй. Яагаад гэвэл тэд таны нутаг нэгтнүүд шүү дээ. За яах вэ? Энэ бүгдийг ойр дотн танилцах хүртлэн хойшин тавь. Харин өнөөдөр таныг зөвшөөрвөл Данглер авгаата танилцуулах төдийхнөр хязгаарлая. Та миний яарч байгааг уучлана биз. Тань шиг үйлчлүүлэгч бол бараг л манай гэр бүлийн нэгэн гишүүн болно. Монте Кристо банкны эзний найр тавихыг хүлээн авснаа үзүүлэн мэгсхийлээ. Данглер хонхонд дарахад гой хувцастай зарцарж ирлээ. Хадагтай өрөөндөө байна уу? Гэж Данглер асуулаа. Байна эрхэм түшээг үнтэн. Ганцаараа байна уу? Үгүй зочдтой байна. Найз нөхдөн дэргэд тантай танилцуулбал гүн та дургүй эцэхгүй биз? Та нэрээ мэдүүлэх дургүй байгаа юм биш биз дээ? Үгүй дээ түшээг үнтэн. Тэхэрхтэй хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Гэж Монте Кристо нэмсгэлэн хэлв. Хадагтай дээр хэн байна вэ? Эрхэм Дебрэ юу? Гэж Данглер асуухад гэр бүлийнхэн нууцыг хэдийний мэдсэн Монте Кристо дотроо нэмсгэлв. Тийм ээ, эрхэм түшээг үнтэн. Данглер толгой дөхөд Монте Кристо руу хандаж эрхэм Люсин Дебрэ бол манай хуучин найз дотоод яамны сайдын гарын нарийн бичгийн дарга. Миний эхнэрийн тухайд гэвэл тэр надтай тэнцвэргүй гэр бүл болохыг зөвшөөрсөн юм. Их хуучны гаралтай хүн дээ. Дэн наргон байст сууж угаад бэлэвсрэн хоцорсон юм да гэж хэллээ. Надад таны эхнэртэй танилцах завшаан тохиолдоогүй. Харин эрхэм Люсин Дебрэтэй уулзж байсан. Ууха? Хаан дэрв? Гэж Данглер асуулаа. Эрхэмдээ Морсринд та бэстэ тарил юм уу? Бид хоёр Ромд багтнаадмын үед арилцсан юм аа. Нэрээ тийм. Ямар нэгэн дээрэмчин эвдэрхий болгосонд байдаг тануулчны ер бусын адал явдлын тухай сонссон юм байна. Тэндээс их л гайхамшигтайгаар аврагдсан юм шиг байна лээ. Морсор Италиас ирээд эхнэр өхөн хоёрт ярьсан шиг байлээ. Хадагтай орхиг айлтгаж байна гэж зарц хэлв. За, би төрүүлэн танд зам заая гэж Данглер мэгсхийн хэлэхэд Монте Кристо би таныг дагаад явъя гэлээ.